Сайн байцгаана өрхөн хүндэт сонсогчдоо. Эрүүл мэндийн яамны дэргэд хэмжээ мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хорооноос цуврал хэлбэрээр хүргэж байгаа. Эрүүл мэндийн салбарын ёс зүй ба иргэдийн итгэл сэдвт ярилцлагын энэ удаагийн дугаарт эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнд зайлшгүй байх чадвар болох төвчээрийг онцлохоор шийдлээ. За энэхүү дугаарт эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйн хяналтын хорооны дарга анагаах ухааны доктор дэд профессор оюун билэг даргыг урьдчилан оролцуулж байна. За сайн байна уу? За эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнд бол бид нар ангаах тахтаа үздэг байсан. Төвчээр гэдэг зүйл бол нэг номерт одоо маш чухал сонсох чадвар төвчээр гэдэг зүйл бол хэрэгтэй гэж үзэж байсан. Сүүлийн үед ёс зүйн хороонд ажиглаад ингээд ажиллаж байгаа хавцад бол бас нэг төвчээр алдснаас болж маргаан үссэн. Түүнээс болоод эмнэлгийн мэрэгчлэлтнүүдийн хооронд одоо зөрчил үүссэн тохиолдлууд бол нэрсээр ажиглагдах боллоо. Ингээд төвчээр гэж ер нь ямар ойлголт юм бэ гэж асууя. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо болон танд энэ өдрийн мэндийг хүргэе. За төвчээр гэдэг бол эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн төдийгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагч нарын маань одоо зайлшгүй эзэмшихээс ур чадруудын нэг мөн байдаг. Өөрөөр хэлбэл манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид маань алдаж болохгүй хариуцлагатай ийм мэрэгчлэлээр ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчид бидэн дээр өдөр тутамдаа төвчгийн аргагүй одоо хэцүү үйлчлүүлэгч нарт үйлчлэх ийм асуудал тулгардаг. Тэдэнтэй одоо хэрхэн яаж харилцах вэ? Тэ нэг талаасаа харилцааны ур чадвар, нөгөө талаасаа хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх бас ийм төвчээрийн асуудлууд бас цөөхөн гарч идэг. Тэгэхээр энэ төвчээр гэдэг маань бол одоо гүнзгий сургаалт, ёс суртахуун, хүмүүлийн суурь гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл ухаантай хүн төвчснээрээ одоо ухаантай хүн бүхнийг ялах боломжтой гэж хүртэл заасан байдаг. Тэгээ тэр үднээс ингээд одоо философи талаас ч гэдэг юм уу тий одоо шинжилгээ ухааны талаас аваад үзэх юм бол төвчээр бол эмчимлэгийн мэрэгчлэлтэнд ялангуяа манай салбарт бол зайлшгүй эзэмших ёстой ийм одоо суурь ур чадруудын нэг юм аа. Тэр өнөөдрийн энэ бид хоёрын одоо ярилцж байгаа төвчээр итгэл гэдэг бол одоо их чухал асуудал. Энэ асуудлыг хөндөж аваад баярлалаа. Эрүүл мэндийн байгууллагаар за хүн хамгийн үнэт капитал болох эрүүл мэнд бол доройтсон эрсдэл учирснаас болоод хүн тодорхойгүй байдалтай байдаг учраас маш их айдас магадгүй бухимдалд хийгээд за тэр бухимдлаа бас илэрхийлэх арга олохгүйгээр одоо ингээд бас жоохон одоо хэцүү зан арга бол гаргадаг тохиолдол байдаг. Тэгвэл энэ тохиолдолд эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн бид нар юу гэж харж харилцуулна илүү одоо ёс зүйтэй харилцаа болох вэ? Тийм одоо энэ бол харилцааны нэг талын тий ялангуяа сонсох чадвар. Төвчээртэй сонсох чадвар гэдэг бол одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтний хувьд бол маш үнцэнтэй ийм одоо ур чадруудын нэг. Нэг талаасаа нөгөө талаасаа үйлчлүүлэгч талаасаа аваад үзэх юм бол ялангуяа одоо их удаан хугацаанд эмчилгээний үр дүн гардаг тий. За энэ урт хугацаанд төвчээртэйгээр эмч эмнэлгийн мэрэгчлэлтний заавар зөвлөгөө чанд сахиж өөрөө өөрийнхөө тий эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх ёсон одоо дадлыг бий болгох зэрэг энэ үйлдэлүүдийг төвчээртэйгээр хийж чадах юм бол энэ маань одоо манай эрүүл мэндийн салбарт оруулж байгаа үнцэнтэй хувь нэмэр гэж ойлгож байна. За өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч маань альва одоо эрүүл мэндийн тулгымцсан асуудалтай бууж өгөхгүйгээр төвчээртэй хандах ийм асуудал байна гэсэн үг. Эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнд эмнэлгийн ажилтнанд маань үйлчлүүлэгч завир шаналгаа тий өөрийн одоо бие махбод сэтгэл зүйн хувь тулгымцсан асуудал ярихдаа илэрхийлэхдээ буруу одоо харилцааны буруу аргуудаар илэрхийлэх юм бас боломж өгдөг. Ийм одоо зүйлс амьдрал дээр гарч ирдэг та ийм харилцааны өөрөөр хэлбэл сөрөг харилцаа гэсэн үг тийм. Тэгээ энэ тохиолдолд манай эмч эмнэлгийн мэрэгчлэлт бол маш төвчээртэйгээр сонсож тухайн хүний гол хэлэх гээд байгаа санаа нь юу вэ? Тэр хүнд хэрхэн яаж туслах вэ? Тийм. Тэр тусламж үйлчилгээг хүрэхэд сэтгэлд нийцсэн үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх вэ гэдэг дээрээ илүү анхаарч ажилладаг ийм онцлогтой. Үйлчлүүлэгч талаас аваад үзвэл үйлчлүүлэгч бол одоо юу гэдэг урт хугацаанд гарч байгаа энэ эмчилгээний үр дүнд төвчээртэйгээр хүлээж аливаа асуудал бууж өгөхгүйгээр эмчтэйгээ нэг баг болж эрүүл мэндийн ажилтнтайгаа нэг баг болж ажиллах нь одоо хамгийн чухал байдаг. Тэгэхээр энэ одоо сэдвийн хүрээнд аваад үзэх юм бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртэл хэмжиж ярихаар ерөөсөн тэр чигээрээ манай одоо салбарын ажил юм шиг ойлгодог. Гэтэл өмнөх хэрэгтэй энэ маань хоёр талын хамтын ажиллагаа буюу нэг талаас эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн нөгөө талаас иргэний хамтын ажиллагаа. Хоёр эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн иргэн маань хамтарч ажиллаж аль талаас альва асуудалд
тусламж үйлчилгээ, эмчилгээ, уншилгоо тийм үү. Гэт энэ бүх одоо үйлчилгээнд хоёр талаасаа төвчээртэй хандах тусам бууж өгөхгүй, төвчээртэй хандах тусам илүү их одоо үр дүнтэй байдгиймаа гэдгийг ерхэд маань их ойлгох хэрэгтэй байдаг. Яг яг амьдрал дээр ингээ хараад үзэхээр ихэнх тохиолдолд одоо манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны зааж өгсөн заавар зөвлөгөөг үйлчлүүлэгч нар маань төдийлөн тэг хүлээж авч хайхрамжгүй хандах, магадгүй заавар зөвлөмжийг дагахгүй байх, биелүүлэхгүй байх зэрэг нь нөгөө төвчээргүй байгаагийн илэрхийлэл болоод идэг. Энэ үднээсээ ч эрүүл мэндийн маань тусламж үйлчилгээ чанаргүй болоод идэг. Тэгээд буцаад биеийн байдал одоо тий одоо мууддаг, дорддог ч юм уу болоод ирэхээр буцаж ирээд та нарын эмчилгээ үр дүнгүй байна. Одоо би сайжирсангүй ч гэдэг юм ийм асуудлууд гардаг. Тэгэхээр бид бүхэн яах ёстой вэ гэхээр эрүүл мэнд гэдэг нь хоёр талын хамтын ажиллагаа гэдэг учраас аль аль талаасаа нэг талаасаа манай эмнэлгийн мэргэжилтэн төвчээртэй хүлээцтэй сайн сонсогч байж сайн зөвлөх. Нөгөө талаасаа үйлчлүүлэгч маань мөн ялгаагүй эмчийн заавар зөвлөгөө сайтар сонсч төвчээртэйгээр одоо эрүүл мэндийн одоо тэр тусламж үйлчилгээг авч заавар зөвлөмжийн дагуу биелүүлдэг байх нь чухал байгаад байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань бол эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай улмаас бол өөрийгөө илэрхийлэх гэдэг одоо буруу илэрхийлж болох юм байна. Тэгэхээр түүнийг заавал тэх ёстой гэсэн үг шүү дээ. Түүнийг нь одоо ямар нэгэн асуудал энэ хүний одоо байна. Энийгээ яаж илэрхийлэх чинь гэдэг өнцгөөс нь эмнэлгийн мэргэжилтэд харж харилцаад тэгээд мэргэжлийн ёс зүйтэй шийдвэр гаргах энэ хэм хэмжээг бол бид нар баримталж яхснараа одоо харилцан итгэлцэлтэй харилцааг бий болгож үр дүнтэй эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой гэдэг талаар багш маань ярьлаа. Мөн эрүүл мэнд гэдэг бол өөрөө иргэний оролцоо, эмнэлгийн байгууллагын бас оролцоо тэгш хэмтэй байж үр дүнтэй тусламж үйлчилгээ болдог гэж ойлголоо. Төвчээр алдагдсанаас хувь хүний төвшөнд, хамт олонны төвшөнд, за байгууллагын төвшөнд одоо ямар эрсдэл үүсэж болох вэ? Би асуудлыг одоо авч үзэхдээ эрх талаас нь авч үзэх дуртай. Өөрөөр хэлбэл төвчээртэй байснараа бид юунд хүрэх вэ гэдэг талаас нь одоо илүү ярилцвал зүгээр юм болоо гэсэн саналтай. Яагаад тэгэхээр төвчээртэй байснараа харилцаа бэхжиж идэг. Тэ? Төвчээртэй байснараа итгэл бий болдог. Төвчээртэй байснараа сэтгэлийн доктортой байдал бүрддэг. Цаашлаад амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл энэ бүгдийг одоо бий болгохын тулд хувь хүн өөрийнх нь хичээл зүтгэл тэ аливаа асуудалд нухацтай ханддаг. Төвчээртэй байх нь хувь хүний хөгжил төдийгүй байгуулгын соёлд чухал нөлөөтэй. Тэгэхээр түрүүний таны асуусан байгуулгын соёлд тулгамдаад байгаа асуудал бол бид бүгдийн харилцааны ур чадрыг эзэмшээгүй буюу нэгнийхээ үгийг хүлээцтэй тайван сонсдоггүй, нэгнийгээ хүндэлдэггүй тий өөрөлдвөл хөндлөлгүй ясан алдагдсан. Мэдлэх ясан бас алдагдсан тий одоо мэдлж чаддгүй. Нэг нь нөгөөдөө итгэдэггүй. Чин сэтгэлийн харилцаа гэдэг зүйл тухайн байгууллага дээр одоо байхгүйсэнтэй холбоотой байгуулгын соёл маань бүрдчихгүй байдаг. Манай эрүүл мэндийн салбар төдийгүй энэ бол одоо бусад бүх салбар дээр ажиглаж байгаа харилцааны хувьд төрийн албаагч ёс зүйн одоо хэм хэмжээ тий ёс зүйн асуудлуудын хувьд ажиглаж байгаа нэг зүйл бол ерөөсөө энэ төвчээргүй байгаа байдалтай холбоотой олон асуудлуудыг бий болгож байгаа. Тулгамдсан асуудлууд. Тэрний нэг нь бол ялцчгүй саний одоо хэлдэг байгуулгын соёлын асуудал. За тэгэхээр төвчээрийг бид нэр эзэмшиж чадсанараа одоо ямар амжилтанд хүрэх юм бэ гэдэг талаар багш маань аягүй сайхан тайлбарыг өглөө. За хувь хүнийхээ төвшөнд бол сайхан соёлтой, хөгжилтэй, одоо хөгжиж дэвшсэн, тэгээд одоо ёс зүйтэй хүн болох боломжтой байна. Хамт олонны төвшөнд бол зөв уур амьсгал бүрдээд ажлын бүтээн сайжрах юм байна. Байгуулгын төвшөнд бол одоо ёс зүйтэй, гомдолгүй, одоо тийм одоо хамт олон бүрдэх, тэгээд ажлын бүтээмж сайжрах боломж бол байгаа юм байна. За ачаалал ихттэй, хүний нөөц тутмагшилтай эрүүл мэндийн салбарт одоо энэ төвчээрийн асуудал хэрхэн нөлөөлдөг болоо. Одоо хүмүүс бол ингээд нөгөө янз бүрийн бухимдсан, уурсан, за гомдол гарсан энэ тохиолдлыг төвчээр алдагдсан тохиолдлуудыг судлаад үзэхэд бол ер нь бол ачаалал, стресс, бухимдалтай айгүйх холбож ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр нөлөөлнө. Ялангуяа манай одоо салбарын хувьд бол хүн хүчний хүрэлцээ, хүний нөөцийн хомсдол, за тоног төхөөрөмж, ажлын байрны орчин нөхцөл зэрэг нь өнөөдрийн бид бүдгийн тулгамдсан асуудал болоод байгаа ёс зүйд нөлөөлөд байгаа. Тэгвэл ёс зүй буюу тий одоо энэ хүмүүнлэгийн суур алгалт болох энэ төвчээр гэдэг зүйл маань одоо энэ асуудлаар хөндөдөн гарч ирж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл ажлын таагүй урамсгал, ажлын байрны дээрх тоног төхөөрөмжийн хүрэлцээ хаамж дутмаг байх, хүн хүчний нөөцийн хомсдолтой буюу тий нэг хүн 2-3 хүний ажлыг хийх хит их ачаалтай байх зэрэг нь
тухайн хүнийг стресс төрүүлж идэг. Тэгээ энэ үднээсээ одоо нөгөө харилцааны хувьд тэ асуудал гарах ийм боломж бүрддэг. Тэгэхээр ялч ч одоо өнөөдрийн ёс зүйн асуудал яригдж байгаа энэ тохиолдолд бол сайн нэмний хэлсэн гэдэг зүйлс бол ёс зүйд нөлөөлөх гол хүчин зүйлс нь болоод байна. А ер нь бол төвчр гэдэг маань бол өөрийгөө барих ухаан. Хүн одоо тий хэдий хачаалттай байх тусмаа хөгжиж яадаг гэдэг эрэг талаас нь өөрийгөө харж болдог. Юу гэдэг нь удирдлага даалгавар өгөх юм бол одоо надад дургуй тавгад байна гэдэг үднээс биш надад хөгжих боломжийг олгож байна. Би энэ үүрэг тал руу биелүүлснээр хөгжих боломжтой гэж хардаг ч юм уу тий. Гэт эрэг талаас нь харуул энэ бол танд олгож байгаа боломж. Нөгөө талаас энэ ажлын ачааллыг аваад даагаад одоо төсвөртэйгээр тий биеийн одоо төсвөр гэдэг бол биеийн ачаалал, биеийн одоо ачааллаар хэмжиж идэг зүйл. Төвчээр гэдэг бол сэтгэл санаа, оюун ухаанаар хэмжиж идэг ийм ойлголт. Тэгэхээр биеийн энэ ачааллыг төсвөртэйгээр таваад төвчээд гарч чадах юм бол энэ хүн бол одоо ирээдүйн сайн мэрэгчлэн болох боломжтой гэж одоо үзэж болохоор. Өөрөөр хэлбэл дахиад хэлэхэд төвчээр гэдэг бол өөрийгөө удирдах ухаан байдаг. Урт хугацааны одоо ажил, эрдэм шинжилгээ, судалгаач гэдэг юм уу тий. Бидний одоо хийдэг судалгааны ажил бол маш урт хугацаанд үр дүн гарч идэг. Тэгвэл энэ дээр судлаач хүний хувьд байх хэрэгтэй юм, төвчээртэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ бол одоо манай салбарт ажиллаж байгаа төдийгүй бусад одоо төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа одоо бүх ажилтан албан хаагч нарт байх хэрэгтэй. Одоо цогц чадамжуудын нэг гэж ойлгож байна. Тэгэхээр төвчээр гэдэг маань хувь хүний хөгжлийн цогц чадамжийн суурь юм байна гэж багшийн ярианаас бол ойлгож болохоор байна. Үүнээс гадна ёс зүйн хувьд хэрэг хэн нэгэн одоо ажилтнад тань ямар нэгэн зан арын шингийн хувьд одоо өөрчлөгдөд байгаа тохиолдолд энд ёс зүйн эрсдэл үүсэх одоо цэг үүсэж байна гэдэг талаас нь авч зөв удирдаад одоо асуудлыг чиглүүлэх тал дээр байгууллага явах хэрэгтэй байна. А нөгөө талаасаа бол хувь хүний хувьд бол хэрэг ямар нэгэн одоо ачааллыг даахын тулд тухайн хүн маань өөрөө зөв талаас нь эргээр хүлээж аваад ингээд хөгжих боломж гэж бас харцнараа одоо хүн хөгжих цогц чадамж болж байна гэж бас дүгнэж болохоор байна. За тэгвэл одоо эмнэлгийн үйлчлүүлэгчийн сэтгэл хангамжийг сайжруулахад одоо төвчээр ямар хэрэгтэй байдаг бол тэсвэр төвчээр энэ бол их чухал асуудал. Өөрөөр хэлбэл сайн сонсогч байх тусмаа сайн мэрэгчлэн байдаг гэж ойлгож байна. Манай эрүүл мэндийн салбарт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бол сэтгэл зүйн болон эрүүл мэндийн хувьд боломжтой асуудалтай байдаг. Тэд хэдий ч нэ те одоо эмчимлэгийн мэрэгжилтэнд зовир шаналгаагаа ярьж ярилцсан төдий ч нэ сэтгэл ханамжийг авч идэг, тайвширч идэг те. Өөрөөр хэлбэл хэдий ч нэхээр төдий ч нэ тайвширч идэг. Энэ үднээсээ сэтгэл ханамжийг авах боломжтой. Тэгэхээр сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэвэл бид төвчээртэйгээр сайн сонсох хэрэгтэй. Нэг талаас. Нөгөө талаас төвчээртэй сайн сонсно гэдэг бол одоо оншийн тий 70% сайн цуглуулсан анамнез оншийн 70% тавих боломжтой шүү дээ гэдэг үднээсээ бид сайн сонсож явах хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа нэг зүйл маань юу гэхээр технологи илүү эрчимтэй хөгжсөн. За хүн хоорондын одоо үүнийг татгын хоорондын харилцаа багассан тий. Энэ тохиолдолд ялангуяа манай салбарын бол ирж байгаа үйлчлүүлэгч нартай илүү сайн ярилцаж сайн сонсогч байх нь одоо бидний эмчилгээний үр дүнд эргээр нөлөөлөх боломжтой гэж харж болно. За төвчээртэй харилцаа бол үндэс суурь нь маш сайн сонсох, сонсоод асуудлын мөн чанарыг маш сайн ухаж ойлгосноор зөв онцлогоо, эмнэлгийн төсөлмж үйлчилгээний чанарыг бол дийлэн хувийн бүрдүүлэх боломж байдаг. Бас нэг талын боломж гэдэг юм байна гэж ойлгож болохоор байна. Эмнэлгийн мэрэгчлэлтэн төвчээрийг өөртөө одоо цогц чадамжийнхаа нэг хэсэг болгож одоо эзэмшээ гэвэл ямар таван дадлыг одоо эзэмшээсэ гэж та зөвлөх вэ? Сайхан асуулт байна. Тэгэхээр бид нэг 5 зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь бид нар дээр яг тий манай салбарт хэн ирж үйлчлүүлдэг вэ? Бид бол ерөөсөө хүнтэй харилцдаг мэрэгчлээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн төсөмж үйлчлэгээ авах гэсэн ийм одоо салбар буюу хүнтэй харилцдаг хүн төвтэй. Тэгэхээр тухайн хүнд ямар төсөмж үйлчлэгээ хэрэгтэй байна гэдэг анхааралтай сайн сонсож хүлээн авч уулзаж тий тэр хүнийг яг өөрийнхөө төрсөн ээж аав ах дүү шиг санаж төсөмж үйлчлэгээ сайн хүргэдэг байх нь одоо бидэнд өргөсөн тавралт өмж байгааг илэрхийлэл буюу ажилтны чин сэтгэлээсээ хандаж ажиллах ийм асуудал байна. Өөрөөр хэлбэл хүн төвтэй байх. За хоёрдугаар нь бид бүхэн сайн чиглүүлэгч байх хэрэгтэй. Тухайн үйлчлүүлэгчийг орж ирээд асуудлыг ярьж хахад
тулгамдаад байгаа асуудлыг одоо оновчтой зөв чиглүүлж ярилцдаг тий ийм чиглүүлэгч байх. За 3-р нь аливаа нэг мэдээллээр зөв одоо хангадаг, өөрөөр хэлбэл удирдлага, хамтран ажиллаж байгаа хамт олон тий багийн бүрэлдэхүүн гишүүдээ за тэр бүхэл үйлчлүүлэгч гэдэг зөв мэдээлэлээр хангадаг. Олон нийтэд зөв мэдээллийг түгээдэг тий нотлохоон зорилсон шинжилгээ ухаанч амьдралд ойр энгийн ойлгомжтой өгүүлэлээр хэлдэг. Ийм зөв мэдээлэлээр хангадаг. За 3-р нь эрг холбоотойгоор ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг үйлчлүүлэгчийг үзчихэд орхидгүй. Тухайн хүний биеийн байдал хэсэг хугацааны эмчилгээний дараагаар ямар байсан. За дараагийн эмчилгээнүүд манай шатаа хийдэг шүү дээ тий. Хийхэд тухайн үйлчлүүлэгч ямар асуудал тулгамдаад байгаа. Тэгэхээр зөвхөн биеийн хувьд биш тий. Тэр хүний сэтгэл зүйн хувьд ямар асуудал тулгамж байна. Нийгмийн хувьд яаж байна гэд зөвлөгч нь байх. Өөрөөр хэлбэл эргэх холбоотойгоор ажилладаг. Таны ажлын үр дүн одоо ямар байгаа гэдгийг та эргэх холбоогоор дүгнэх боломжтой байх. За 5-р нь ёс зүйн хүрээндээ хэм хэмжээгээ баримтлан ажилладаг. Байх нь одоо эмнэлгийн мэргэжилтний зайлшгүй эзэмших хэрэгтэй. Ийм одоо 5 чадвар тэр дундаа энэ төвчээр гэдэг энэ ойлголтын өрөөнд бол энэ 5 зүйлийг сайтар ойлгож эзэмших нь чухал гэж би таардаг та. За маш их баярлалаа. Айгуу сайхан тодорхойлт айгуу гоё 5 үнцгийг гаргаж өглөө. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа. За ялангуяа одоо сэтгэл хөдлөлтөй, ууртай бухимдалтай хүмүүсийг маш сайн төвчээртэйгээр сонссноор бид нэр үл ойлголцлыг нэгдүгээрт бууруулах юм байна. 2-дугаарт итгэлцлийг нэмэгдүүлэх боломжтой байна. 3-дугаарт бид нар ёс зүйд суурилсан эмнэлэг зүйн үр дүнтэй харилцааг бий болгох гэдгээрээ төвчээр гэдэг зүйл бол яалт байхгүй. Одоо нэг номерт эмнэлгийн мэргэжилтний эзэмших одоо суурь чадамж энийг байдаг байх нь. 2-дугаарт сахилга баттай төвчээртэйгээр байнга өөрийгөө хөгжүүлснээр тэр хүн хөгжих боломж байдаг юм байна гэж ойлгож байна. За 3-дугаарт нь бол сэтгэл хөдлөлөө зөв удирдаад за тэр хүний асуудлын мөн чанарыг олоод сайн сонсоод зөв чиглүүлээд зөв туслана гэдэг маань өөрөө одоо маш ёс зүйтэй одоо манай эрүүл мэндийн салбарын бол үнэтэй одоо хүний нөөц болох боломж байдаг юм байна гэж ойлгож болохоор байна. За ингээд энэ удаагийн ярилцлагад одоо хамтран ярилцсан оюун билэг дарагтаа баярлалаа. За тэгээд төвчээр суурилсан ёс зүйтэй харилцааг бүгдээрээ хэвшүүлж эрүүл мэндийн байгууллагын одоо иргэдийн итгэлийг сэргээснээрээ ёс зүйг бид нэр манлайлах боломжтой юм а гэж уриалмаар байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.